За та бүгд амраа гэрээ. Намайг Ташнамын Утган Баяр гэдэг. Би Дорон Дамгийн онцгой байдлын газрын Ирээ хаврах ангид аврагч усчин мэрэгчлэр за энэ албанд 15 дахь жилдээ одоо тасралтгүй ажиллаж байгаа. За миний хувьд бол анх бол энэ байгууллагт орохдоо бол яг өөрийн одоо хүсэл зоригоор чин сэтгэлээр энэ албанд одоо дурлаж орсон байгаа. За манай албаны нэг онцлог бол нэг ялангуяа манай аврах ангийн хувьд бол онцгой байдлын байгууллагын нэг ерөнхий нэг үр чиглэл байгаа шүү дээ. Түүгээрээ бол бүхэл төрлийн гамшиг өсөлд бид нар хүрч ажилладаг. За манай аймаг орон нутгийн нэг онцлог байгаа. Жилийн 4 улиралд тий бүхэл төрлийн гамшиг өсөл тохиолддог. За том жижиг янз янзын ахуй услууд гарч идэг. Үүн дотроо бол зун нь бол бид нар уснаас ирээ хаврах ажиллагааг явуулдаг. За тэгэнгүүт өвөл бол одоо ингээд та бүхэн сая ингээд анзаарсан бол цас цуд гэдэг те тэсвэрний иймэрхүү ажиллагаанууд явагддаг. За хавар намар нь бол тал хээр болон ой зөрхөлсөн шүү дээ. Энэ үднээсээ бол ойрын төмөр бол манад тогтмол гарч идэг. Ер нь төмөр гарч байгаагүй жил бол яг ковидын үед нэг тасалдсан тийм л юм байна. Тэр үед бол бас ямар нэгэн байдлаар ард иргэд бол хөдөө орон нутаг явахгүй, хөдөлгөөн үйлдэхгүй, за ил задгаа гал гарахгүй ч гэдэг юм уу те. Яг гэр-гэртэй байсан учраас магадгүй тэр онцлогоос шалтгаалаад бол тухайн төмөр гараагүй. Бусдаар бол хавар намрын төмрүүд бол тогтмол гарч идэг. Ийм аймаг байна. Өнгөрсөн 7 хоногт бол манай аврах ангийн албаагчд бол буур нуур дээр очиж ажилласан байгаа. За үүнд бол манай аврах ангийн 12 хүний бүрэлдэхүүнтэй албаагчд очиж за мөсөн цөмөрсөн дуудлагаар ажилласан, үүрэг гүйцэтгсэн. За ингээд бол за бид бүхэн бол 6 метрийн гүнээс бол 4 иргэний одоо буцалтгүй нэрвэгдэгчийг татан гаргах ажиллагааг шумбалд явуулж гаргасан. За мөн пүрс маркийн машиныг татан гаргах ажиллагаануудыг бол амжилттай зохион байгуулсан байна. За ер нь бол өвөл бол бас сүүлийн үед бол нэлээдгүй мөс цөмрөх мөн одоо тээврийн хэрэгсэлтэй ард иргэд маань одоо зам товчлох гэсэн үүднээс бол явж хагаад эмхүү төрлийн гамшиг өслүүд бол тохиолддог. Эрсдүүд үүсэж байгаа. Өмнө нь бол яг тодорхой хэмжээнд тохиолдохын хувьд бол тохиолддог байсан л да. Мөс цөмрөх тохиолдол эмхүү дуудлууд бол гардаг байсан хэдий ч энэ жилийнх бол бас эрс нэмэгдсэн. Сүүлийн 2 жил бол за тэгээд ер нь бол манай яг аврах ангийн албаагчд бол өвлийн мөсөнд бол ажиллагаа явуулахад бол бас зарим нэг хүндрэлтэй зүйлүүд бол тохиолддог л да. Мэдээж тэр чинь одоо цаг уурын хүндрүүлсэн нөхцөлд бид нар ажиллаж байгаа учраас мөсөн дээр бол за нуураас жоохон наашнаага нэг 2-3 км орчинд бол бас нэг жавар гайг болчдөг шүү дээ. Яг нууран дээр бол тэр чинь одоо мөс хөлдөө метр 20 см одоо зузаантай хөлдсөн байгаа мөсөнд бол цооног гаргах. За мөн тэнд одоо цооног гаргаад тандалт явуулж аврах ажиллагаа явуулна гэдэг бол бас нэлээдгүй хүндрэлтэй байдаг байхгүй. Тэгэд ер нь бол яг тэр усанд одоо тэр шумбалт хийхэд л ер нь бол маш хүндрэлтэй. Харагдах орчин, үзэгдэх орчин бас хязгаарлагдмал байх юм бол тэнд шумбагч бол дандаа мэдрэмжээр ажилладаг. Яг бид нар одоо сүүлийн үед нөгөө усны дрон гэж төвшөлтөд технологиудыг бол ашиглаж байгаа манай албанд нэвтэрсэн. Бид хүн бол шинээр нэвтэрсэн тэр төвшөлтөд технологиудыг бол 100% ашиглаж байгаа. Үүний бас сайн талууд нь маш их ингэж ажиглагдаж байгаа. Өөрөөр хэлэх юм бол усны дронтой болсон. За өмнө бол бид нар усны дрон байхгүй байхад бол дандаа тийм шууд шумбалтаа хийж шумбагч бол өөрөө шууд тэнд одоо усан доор одоо хэдэн метрийн гүмж гэдэг те 9-10 метрийн гүмж гэдэг юм уу. Тим гүнд бол харагдах чинь бас хязгаарлагдмал шүү дээ. Харлаад иддэг байхгүй. Хэдий гарч идэнтэй ордож гисэн нөгөө тусаал нь яг л ингэж одоо нэг 10-аас 15 см зайтай л харагддаг байхгүй. Тэгэхээр ер нь ингээд баг тулгаад ингээд харагдаж байна гэсэн үг шүү дээ тий. Тэгээ дандаа мэдрэмжээрээ ажилладаг. Тэр дор чин тэгээд
ер нь бас нэг тийм хүн жингүүтлийн байдалтай байдаг байхгүй усан дор. Тэгээ хүүтэн. Ер нь тэгэл одоо бол бас харьцангуй шинэ одоо багаж хэрэгсэл ирснээрээ болвол эхлээд одоо шумбалт ихэхээс өмнө шумбагч нараа хажуудад байлгачаад бид нар өөрсдөө тандалт явуулсан. За тэр доор нөгөө нэг яг машин маань байна уу байхгүй үү, хаашаа харсан байна, доошоо харсан байна уу, хажууд тишээ харж юу. За тэгээд нөгөө дотор нь үнэхээр нөгөө буцалтгүй нэрс төвч байгаа бол тэнд одоо хэдэн хүн байгаа байхгүй юу гэдэг энэ мэдээллүүдийг бол авдаг болсноор бас манай шин технологиуд бас маш сайн давуу талаа үзүүлж байгаа гэж би бодож байгаа. За сая мөн л одоо бид нар яг тэр Бөөрнөрийн мөс цөмөрсөн тэр дуудлагаар бол яг энэ аргачлалаар бол бид нар хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааныхаа дүрмийг бол 100% дагаж мөрдөж за ажиллагааг бол бас амжилттай явуулсан байна. За сая бид нар өнгөрсөн 25 оны 12 сард мөн одоо Дорнод аймгийн Баяннуурт гэж ярьдаг те. Баяннуур гэж ярьдаг. Аймгийн төвөөс нэг 6 км орчим байдаг. Бас нэлээдгүй том нуур гэдэг. Тэр нууранд бол бас нэг тээврийн хэрэгсэл өсөн дээр цөмөрч орсон. Тэрхүү тээврийн хэрэгслийг бол бид нар татан гарах ажиллагааг бас амжилттай зохион байгуулсан. Бүхэл төрлийн гамшиг урсгалд бол хүч ажилласан. Тэгээд манай аймагч 14 сумтай 14 сумаар бол би 2-3 удаагийн татамжтай явцсан байх жишээд тий. Тэгэнгүүт ер нь бол яг хав миний нэг сэтгэлд үлдсэн нэг томоохон гамшиг урсгал бол 2015 оны төмөр байгаа шүү дээ. Хойно Баян улдэрсэн тий. Манай ер нь тухайн жил бол манай Дорнод аймгийн газар нутгийн бараг 90 орчим хүн тий 90 орчим хүн төмөр төртсөн бэлчээрийн гадалбаа байхгүй болсон жишээтэй тий. За халахгүй сумын хувьд бол за ер нь баг бэлчээрлэх гадалбаа байхгүй болсон байх жишээтэй тий. Тэгээд 15 оны төмөрт бол бид нэр Баян улд очиж бараг сар орчим үүрэг гүйцэтгсэн. Тэр үед л одоо яг албаныхаа бас нэг талаараа сайхан дурсамж тэмдэглэсэн. Нөгөө талаараа маш их дуршлаг суулсан. Дуршлаг суулсан, дээрээс нь хац суулсан гэж хэлж болно. Тий. Тэр л миний одоо сар орчим төмөрт ажиллахад бол зовлон жаргал бүгднийг үтсэн. Миний сэтгэлд бас үлдсэн нэг тийм гой дурсамжууд байгаа да тий. Бас дуршлаг суусан тийм л гамшиг өсөл байгаа. Бусдаар бол яг хуу томоохон гамшиг өслүүд зөндөө ажилласан л да. Гэтэ тэр болгоныг нь бас дурдах юм бол бас өнөөдөр дуусахгүй болох байна тий.